Окей, сая 9 цэл дээр очиод баахан гуулгаад, баахан зураг дарууллаа. Хөвгчлөлтөө байлаа. Одоо болохоор хоол идэхээр явж байна тийм ээ. Машин урталаа. Яа. Одоо тэр цаанаар идэж байгаа юун дээр усан зайн дээр суун. Яна ингээд ямар хөөрхий бэтрээрээ хөл гараа хумаад ингээд унтчих юм шүү дээ. Окейгаа. Өмнө. Нашгаар грей кенгуру. Түүний харснаас болохоор дундаж хэлбэрийн кенгуру энэ болохоор яг жинхэнэ том кенгуру байна. Магнезис нь магнез хаяа тэндэг. 달자. 다 드실 수 있나요? 먹어야지. 다 건강합니다. 근데 남편은 시작합니다. 그냥 영상 나중에 올라오는 거예요? 거지? 응? 그러면 한국에 가서 볼까? 네? 그래요? 좋아요? 보내주세요. 아이 징ker дээр суусан. Одоо улаан. ингээд үе шаттай ингээ явах юм шиг. 한 칸에 3명, 4명씩. 네. 그럼 상관없어. 바쁘면 모르니까 안 봤어. 오, 와우. 2명, 3명, 4명. 맥시멈. 와 이거 잡아야겠다. Шарлайн нь болохоор зэрэг хойдлээ усан хүрээ гэр нь бол харуулах зорилготой юм шиг. 스마일. 오케이. Хобо гэнэ. Яг нэг цагаангаа шиг ер нь л үнэртэй юм байна. Яг цагаангаа үнэрч байна. 지금은 어깨 올라가 있어. Энэ бүр маш айгаа гоё хөтөлбөр байна. Сая баг кафед сууж ирээд одоо эндээс дэше уул руугаа гарна гэсэн. Манай гайд зүгээр хаяа явц. Гайдныхын дугаар авахгүй, машин байхгүй. 우기기 보면 태클하고 하고 찾았어요. 돈 많아요. 우리도 뭐 한국 나오냐 500m 지금부터 디지털 했어요. Ямар ч гэсэн гой юм бол зөндөө үзлээ. Гэхдээ яг нөгөө австралчуудын үндэсний хоол нь яг юу юм бэл гэдгийг бас жоохон тий мэдгүй байна. Үндэсний хоол нь тусдаа тийм хоол байдаг бол тэрийг нийтэж үзмээр нь явахаас өмнө гоё амгалан тайван хүмүүс байна гэж л надад санагдлаа одоогийн байдлаар. Яг нөгөө голдон ороод амьдраад үзээд тий яг нөгөө ажил мэдэл хийгээ тэгээ холилдоод эхлүүл бас өөр ээж магадгүй. Одоохондоо нөгөө зөвхөн аялал гоё сайхан үзэх юмнуудын л үзээ явж байгаа болохоор тий. Тийм одоохондоо бол ингэж гоё санагдаж мэдгүй. Цаг угаарын хувьд 17 градус тэр хавцаа байдаг юм байна. Хоол хүнсний хувьд бол жимс айгүй гоё хямдхан юм байна. Солонгосч айлан амар үнэтэй. Энд бол айлан бол айгүй гоё хямдхан юм байлээ. Хүмүүсийнх нь бие галбирын хувьд бол тий яг нөө эрүүл бие гэдэг
нэг гоё чирэг тийм эрүүл бие гайлбар маш хөлөнд харсан. Тийм туранхай хит эртсэн тийм хүн бол ерөөсө харсангүй. Тэр нь амар таалагдлаа. Тэгээ амьдралын хэм маяг нь бас айгүй гоё таалагдаа. Айгүй гоё. Айгүй эрт бүх юм эхлээд эрт дуусдаг. Эрүүл амьдралын хэм маягтай болох боломжтой юм шиг санагдлаа. Тэгээ мөрөг солонгосын амьдралын хэм маягаас бүр шаал эсрэг амьдралын хэм маяг байна. Тэ ер нь бол харах нэ. Солонгосч бол ингээл амар завгүй тэгэл ажиллаа тараад шөнийн амьдрал гэдэг бол үнэхээр аим шигтэй хөгжсөн те. Шөнийн бод 4 5 хүртэл тэгэл уужилэн те. Маргааш нь тэгэл ажил ингээл үргэлжилдэг. Орой бол ингээл бүх газрууд амар онгорхой газрууд сүлж бод маш их те. Дандаа сувтан хүмүүс метро энтерт те. Тэгж чи энд бүр ингээл өчтөрч хийдвэ март ороход чи 9 сар болж ах чинь амар хөнгүйсэн те. Тэгээ хөнгөө байх нь бас аргагүй байж магадгүй нөгөө яг төв хаваараа бол яг онгорхой газрууд байдаг. Тэр нь байлж байгаа газар болохоор ер нь жоохон хөдөө талдаа гэх юм уу те. Жоохон хотын төвөөсөө жоохон зайтай учраас бас тийм байж магадгүй. Гэтэ ер нь бол орой юмнууд эрт дуусаад тэгээд ер нь намжин байдаг гэсэн. Манай гүнд чинь онтож байна. Баяртай гэрээ. Bye guys. Yo, good night. Сиднейгийн арт музей дотор ороод ирсэн байна. 1871 онд анх байгуулагдсан байна. Сиднейгийн арт галерей нь болохоор 2022 онд шинэхэн өргөгдгөл хийсэн. Жил болгоны ер нь бол арт музейн шагналыг авдаг. Тэгээд ороход бол энэ галерейд ямар ч үн төлбөргүй хэрвээ Сиднейд ирэх юм бол заавал нэг удаа үзэхэд алзахгүй. Энэ мод байгаагүй тийм модон дээр энэ зурсан Индианаас авчирсан ийм зураг байна. Тэр үед зурсан зураг тэр үед болохоор яг улаан шар, цагаан хар энэс өргөн гардаггүй байсан байгаа байхгүй. Энэ барилга яг манай Монголын зазурн байсан те гэж харагдчих. Guys. За одоо болохоор бүгдөө Сиднейгийн хамгийн алдартай газруудын нэг болох Royal Botanic Garden-д ирсэн байна үзэхээр. Австралийн хамгийн эртний ботаник цэцэрлэгт хүрээлэн байгаа. Тэгэд оройн цагаар болохоор сарсан баг байхаа нисж байхыг харах боломжтой гэсэн. Тэг хүнжил тэгээд сүмэн дотроо бас хэрэгтэй юмнуудаа бүгднийг авцсан явж байна. Нэг сумаар ер нь бол 3 туалаа буудах боломжтой гэсэн. Botanic Garden-га үзчихнэ. Хажууд нь болохоор Opera House байгаа. Дээрээс нь Harbour Bridge-ийг бас хамт ингээ 3 газар нэгдүгээр үзэх боломжтой гэсэн. Яагаад тэгэхээр хоорондоо маш ойрхон байрлаж байгаа. Маш харах юм бол амар гоё ногоон зүйлхтэй. These memories will stay with me.
энэ шөнийн аялал маань энэ үрээд ингээд дуусгаж байна. Маргааш нас дахиад ажилтаа одоо ингээд буцаад Солонгос руу явлаа. Хэсэг хугацаанд гэсэн амар гоё байлаа. Гоё байсан нэ. Тэгээд Сиднейд байдаг ах ихч хоёртой бас баярлалаа. Удахгүй тэгээ Солонгосод уулзцгаая. Тэгээ бай. I just had to let you know you're